өнөөдөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань өргөд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар итгэл даах герман чанар хийтэх болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бекутан Kids-ийн хамт олон маань ивент тэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 хүссэн хостелгоноор та бүхэндээ хүрдэг. За студид шатрын стример, шатар сонирхогч Аги хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За өнөөдөр 1883 оны тэртех одоо цукер тортын мөнхийн өрг хэмээн одоо түүхэнд мөнхлөн үлдсэн өргийн тухай орох гэж байна. Та бүхэндээ олон агида зуны сайхан өдрийн мэндийг хүргье. За сайхан өдрийн мэндийг хүргье манайгаа. За тэгээд та бүхэнтэйгээ бас ээлж нэгэмжлэгээрээ болж байгаа да маш их баяртай байна. За энэ өрг маань болохоор маш онцгой өрг байгаа. Бүгдээрээ бас тэгээд өргөд дуустал нь үзээрэй. Үнэхээр гоё одоо гоё маш гоёмсог тийм гоё уран тоглосон тийм өрг байгаамаа. Тэгээд цукер торт гэж ирэх юм болохоор ер нь 1870-аас 1880 оны хувьд болохоор үед бол баг нэлээд хүчтэй тийм одоо тоглогч байсан хүн байгаад байгаа. Тэгээд хүн болохоор өөрөө болохоор юу гаралтай? Польш гаралтай. Польш гаралтай тэгээд Британи Германы шатарчин гэж явдаг тийм хүн байгаад байгаамаа. Тэгээд хүн болохоор ер нь бол маш тухайн үед маш одоо зүрхий байсан. Тэгээд 16 хүнтэй одоо өргөө харалгүйгээр тохирж ирсэн гэсэн бас энэ хүний тухай бас намтарт нь үлдсэн байт юм билээ. 16 хүнтэй ингээд өрг харахгүй тоглоно гэдэг нь тэгэхээр асар тийм одоо гайхамшигтай ой тогтоолттой байгаа нь харагдаж байна л да. Тэгээд толгой дотор юм дүрслэх тийм одоо чадвар гэж байдаг. Энэ чадвар аж өндөртэй гэсэн үг. Маш өндөртэй. За тэгээд хүн маань болохоор яг 1883 он тийм энэ одоо маш гайхамшигтай өргийг бол тоглож үлдээсэн байна. Тэгээд энэ өрг болохоор тухайн хүний мөнхийн өрг. Мөнхийн өрг гэдэг нь болохоор тухайн хүний тоглож үлдээсэн хамгийн шилдэг өрг гэсэн үг тийм. Ийм гоё өргийг бид та бүхэндээ танилцуулах гээд ингээд байж байна гэсэн үг шүү. Тэгээд цукер торт болохоор бас 1886 онд анхны дэлхийн аварга Вильгельм Стенисттэй тоглоод Стенисттэй бол тийм ялгцсан байдаг. Бусдаар бол ер нь бол маш мундаг тийм одоо тамирчин шатарчин байсан юм байгаамаа. Тэгээд бүгдээрээ бас ингээд өргөтэй маш анхаарлаа хандуулад үзээрэй гэж та бүхэнд хэлье. За баярлалаа. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад өргөжлүүлье. Хүүхэд бидний ирээдүй Бекутан Kids-ийн хамт олон маань бас шатрын оюуны спортыг түгээн дэлгэрүүлэхүйс нэмэр болж одоо ивент тэтгэгчээр ажиллаж байна. За тэгэхээр одоо 15 төрлийн эрдэс витамин агуулсан, за мультивитамин болон ашигтай бактери агуулснараа давуу талтай. Одоо нэг витамин аваад нэг ашигтай бактери аваад байхаар нөгөө мартах ч юм уу те. Тэгэхээр нэг дор гэдэг нь одоо айгүй бас давуу санагдаад байгаамаа. Тэгэхээр одоо хүүхдийн одоо эрүүл саруул ухаантай, эрүүл бие хаатай хүүхд одоо өсвөн хүмүүжүүлэх эцэгчүүд бидний бас нэгэн хийх зүйлүүд нь ашигтай бактери гэдэг тэр нэг нууцлаг ертөнцид бас их учир байгаад байдаг юм байна. Одоо үүнд бол одоо нөгөө хүний сэтгэл санаа, оюун бие бэлтэр болоод дархлааны 70% нь одоо бас тэр гиз дотор бий болж идэг тий. Бараг тархийг удирдаад юу идэж явахыг захиалж яддаг ч ах шиг. Тэгэхээр ашигтай бактерийн тэр хоол хүнснэ гэдэг юм уу дутагдахаараа одоо эн чинь бас асуудал болоод ашиггүй нөгөө хортой бактери нь илүү тавмгаа болчдөг. Тэгэхээр хүүхдийн дархлаа болоод өсөлтийг дэмжих, боцын солилцоог дэмжих, тархины үйл ажиллагаа, за хоол боловсруулах эрдэс системийн үйл ажиллагаа гэдэг бүх зүйлд ингээ хамаарчж байгаа. За хайрцаг дотор бол 14 ширхэг юм нутаг хэлбэртэй ууттай байгаа. 1-3 насны хүүхэд бол өдөрт нэг уутыг уухад л ингээ болчин. За 4 болон түүнээс дээш насны хүүхэд бол 1-2 уутыг ус болон таргандаа ингээ найруулад хэрэглэхэд тун тохиромжтой хэрэглэхэд амар ийм зүйл байгаа. Health Point-ийн менежер та бүхэн шууд одоо бусад бараа бүтээгдэхүүнүүдтэй ч юм уу ингээ хамтд нь захиалаад авах боломжтой. Мөн бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Та бүхэн дэлгэцэн дээр гарч байгаа нь Бекутан гэсэн бас бичгийг хараад аваарай. Alkaloid Mongolia гэдэг Facebook-ээр дагаад авчвал бас тав тухтай танилцахад амраа. За холбогдох хүчний дугаар нь 83 51 91 99 34 97 17 гэсэн дугааруудаар холбогдох боломжтой. За нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгч Бекутан Kids-ийн хамт олон их баярлалаа. За маш баярлалаа. За тэг бүгд өргөдөө орцгоё тийм ээ. За тэг энэхүү өргөөс болохоор бидэнд болохоор сурах зүйл бол маш их байгаа. Энэ өргөдөр болох маш гой тийм одоо тактикийн санаанууд бас гарч ирнэ. Тэгээ бүгдээрээ бас хараад вау ийм санаа бас байд юм уу гэсэн зүйлийг бас одоо ойлгож авах хаа гэж бодож байна. Тэгээд шатарчин хүмүүсийн тийм урын санд байх хэрэгтэй өргүүдийн бол нэг байгаа. Ер нь та бүхэндээ болохоор бүх цаг үеийн шилдэг өргүүдийг ингээд танилцуулж байгаа шүү дээ тийм ээ. Бүх цаг үеийн одоо шилдэг уран зураг, шилдэг дуу муу гэдэг шиг тийм кино мино гэдэг шиг тийм шилдэг өргүүдийг танилцуулж байгаа та бүхэн болохоор өргөдөр бол маш сайн анхааралтай үзээрэй. За тэгээ ямарсан үзэж байгаа нийт хүмүүстээ маш их баярлалаа бүгд өргөдөө орцгоё. За цагаан талаас болохоор цукер торт.
За цукрт ордог ч юм болохоор өөрийн гэсэн тийм гарааны бас одоо онолт хувь нэмэр оруулсан байдаг. Өөрийн гэсэн хувилбар өдөр хүртэл байдаг. Тийм тэгэхээр ер нь бас маш тийм алдартай хэрхэн байгаад байгаа маа. За хард талаас болохоор Blackburn гэж хүн байгаа тийм. Энэ хоёр маань бол ингээд тоосон байна. За бүгд харцгаая. За цукрт орд ер нь бол яаж тоосон бэ гэхээр C4 тоосон байгаа. За C4 гэдэг нь болохоор тийм англи гараа гэж гараа бол байдаг тийм. Энэ гараагаар бол тоосон байна. За нөгөө талаас яаж тоосон бэ болохоор E6 гэж. За энэ маань болохоор тийм одоо англи гарааны Agincourt Defense гэж хамгаалтын систем байгаад байгаа. За тэгээд ер нь бол одоо ихвчлэн болоод яг одоо англи гараа буюу C4 тоглолчингууд хүмүүс ер нь ялангуяа шатрын одоо яг энэ нолыг мэддэг хүмүүс болохоор их тийм сандардаг. За C4 тоглолцоо би одоо яаж тоглох вэ гэдэг те. За манай нэг одоо найз хүртэл бас яг нөгөө талын C4-гээ тоглонгууд амар их тийм паниктад сандарч байгаа хожигдсон байгаа юм. Энд дэр бол сандраад ах зүйл огт байхгүй. Ер нь эндээс болохоор ихвчлэн бол ингээд C4 тоглохгүй зүгээр E5-гээ тоглолцдог. За E5-гээ тоглолцсон. За E5-гээ тоглонгууд эндээс болохоор нэлээд хэдэн бас хувилбар гарч болно. За жишээ нь тийм одоо Morse 3 гэсэн хувилбар ээж болно. Энэ хүүхэд нөөж болно G3. За Morse F3 гэсэн хувилбар ээж болно. D4-гээр тоглосон болно. Олон янзын хувилбар байдаг. За жишээ нь одоо ингээд юм бол Morse 3-гээ тоглоог үзэх юм бол нөгөө Morse F6 гэж тоглолцдог байхгүй юу? Тэгвэл яг нэг хамгийн гол одоо зарчим байгаад байгаа тийм. Хуулийн гол доо энэ төвийг бол бид нар бол эзлэх хэрэгтэй байгаа. Төвөө бол ингэж хянана гэдэг бол хамгийн чухал байдаг тийм. За ингээд одоо тоглоож байгаа энэ зүгээр тийм одоо Morse F3 гэдэг тоглож. За Morse 6 гээл тийм. Morse F3 гингүүд хэрвээ айл ингэж нүүх юм бол зүгээр ингээд тоглолчихно. Одоо ингээд юм хоёрын хүчээр энэ хүүг өрөөнд тавтлаад тоглолцдог тийм. Одоо энэ хүү бол хамгаалах боломжгүй. Энд хүүтэй учраас тийм. Иймэрхүү маягаар тоглолцдог байгаа. За тэгээ магадгүй одоо энэ дэр Morse F3 гэлээ, Morse 6 гэлээ. За E4 ч юм уу те. За тэгээд хар тэмээгээ C5-гээ тоглодог ч юм уу. Иймэрхүү маягаар бол ингээд цаашдаа бол ингээд үргэлжлэж болно. Яг гоо энэ дээр би та бүхэн сонирхуулахад бас нэг тийм одоо тактик байдаг. Тэр нь ямар тактик вэ? Morse энэ хүү гэж болдог. За хэрвээ нөгөө тал нь Morse ингээд идэх юм бол ингэж хацалдаг. Ийм одоо онол байдаг. За тэгээ магадгүй ингэж нөхөх үед нь болохоор ингэж идэх ч юм уу те. Иймэрхүү маягийн бас тийм одоо онол байна. За яг нөгөө тал нь яг ингээд Morse 4 үедээ тоод ирнэ. Тэнгүүд ингэдэг ч юм уу те. Morse F3. За одоо энийг ингээд идэхээс өөр аргагүй болчихж байгаа байхгүй. Ингээд идлээ ч юм уу те. За тэнгүүд ийшээ орж ирдэг ч юм уу. Иймэрхүү маягаар бол ингээд онл хөгжиж болно. За ингээд нүүдэх ч юм уу ийшээгээ давтлаад те. За тэгээд энэ дээр болохоор сэлгээ хийх юм бол ингээд аваад ирдэг байхгүй. Маш аюултай тийм нөхцөл байдал үүсэх боломжтой гэсэн үг байхгүй. За иймэрхүү маягаар зүгээр ингээд тоглолцдог. Энэ C4 эсрэг бол зүгээр E5 гээл тоглолцдог шүү манайхаа те. Огт тийм сандрах паниктах хэрэг байхгүй. За гэвч одоо тухайн өргөдөр болохоор ингэж тоглосон байгаа. E6. Энэ маань болохоор бас нэг онлоогоо Agincourt Defense. За тэнгуүл болохоор энэ дээр зүгээр E3 тоглосон байгаа. Morse F6. За Morse F3. B6. Тэмээ E2. Тэмээ B7. Сэлгээ хийлээ. За ингээ тавхан харж байгаа хөтэ маш хурдан сэлгээ хийж байна те. Сэлгээ хийгээд ноёныхаа аюулгүй байдлыг хангаж байна. За энэ ноён бол ингээ харахад бол маш аюулгүй харагдаж байна те. Маш аюулгүй. Одоо хар тал маань бол одоохондоо бол сэлгээж арай амжаагүй байна. Ингэж тоосон байгаа. D5. За D5-гээ тоглонгууд ер нь яг ихвчлэн бол энэ дээр бас ингээд идчихэж болдог. Яагаад тэгэхээр одоо яг хөлгийн ингээд юм одоо гол ED гэдэг энэ хоёр шугам байгаад байгаа шүү те. ED шугам, энэ хоёр шугам те. ED дээр ингээ хоёр хүч ингээ байж байна. Цагааны хоёр хүү байж гин. Энэ хүнүүд ингээ байх нэг чухал байдаг. Хэрвээ ингээ тоолчих юм бол зүгээр ингээ идчих юм бол энэ C дээр байгаа хүүгээр энэ хүүг идчих юм бол тэг магадгүй ингээ юм бол энэ шугам дээр одоо хүүг болчихж байгаа. Тийм багаз. Тэгэхээр ерөөдөө ихвчлэн бол ингээ идчих бас болдог. Идэхгүй энэ дээр тоолсон байна. D4. Яг одоо энэ дээр ингээ идэх юм бол ингээ идэх гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү маягийн онол үргэлжлэнэ. За тэнгуүл болохоор одоо энэ дээр тийм хар тэмээ бол ингээ тоолж байгаа юм. Энэ буудал дээр орж иж байна. Энэ буудал дээр орж ирснээр хар тэмээ бол өөрөө маш идэвхтэй сайн тэмээ. Ер нь ямар тэмээ сайн байг бол шугамтай тэмээ сайн гэсэн үг те. За энэ тэмээ болохоор энэ B8-аас энэ H2 хүртэлхин шугамыг бол ингээд авцсан байна. Маш сайн тэмээ гэсэн үг. За тэгвэл болохоор энэ дээр болохоор Morse 3 тоглож байгаа. Тэнгүүд хар тал нь сэлгээж байгаа. За ингээд хоёр тал нь бол хоёулаа сэлгээ хийгээд авцсан. Тэгсэн чинь ингэж нөөж байгаа. B3. За энэ үднээс санаа болохоор хар тэмээг ийш оруулах гэдэг те. Тэгээд ирээдүйд энэ диагоналаар бас давтлах боломж үүсэх болцоотой. За Morse тавилаа, D7. Хар тэмээ B2. За тэнгуүл болохоор одоо ерөөхдөө тоглолтын ихэнх үе байна. Гарааны үе маань хизээ дуустдаг гэхээр хоёр бирсээ одоо голдуулаад энэ одоо хоёр юу байгаа шүү дээ. Манай тэрэг
Хоёр тэргийн хооронд нь холбох юм бол гарааны хэсэг дуусна. Тийм. Тий. Одоо бирс ишээ аваад ирлээ. Тэгвэл энэ хоёр гараа хоорондоо дууссан. ингээд холбогдчихж байгаа. Ингээд гараа дуусчихна гэсэн үг. Вау. Тоглолтын их хэсэг те. За энд дууслаа. Одоо магадгүй одоо цагаан талаас бас ингээд нүүх юм бол гараа дуусна. Гэсэн үг те. За ерөнхийдөө ийм онолтой байдаг. За тэгэхдээ энэ одоо нүүдэл хийнгүүт болохоор цукер торт нэг зүйлийг маш шалгамгай анзаарсан байгаа юм. Ер нь одоо бид нар нөгөө тоглож явах үедээ нөгөө талын хамгийн сайн хөнгөн бод аль вэ гэж баян бодож явах хэрэгтэй. Дөнгөд одоо ингээ харангууд нөгөө талын хамгийн сайн хөнгөн бод гэвэл энэ байгаа. Энэ хар тэмээ. Хөл сайтай. Амар сайн шугамтай тэмээ байгаа байхгүй тий. За энэ морол яг уу тэгээ ингээ байж энэ морол байж энэ бол бүр ашиггүй тэмээ байгаа тий. Бүр ямар шугам байхгүй тэмээ. Энэ хоёр маань ингээ хамгийн анхны шугамд дөнгөд энэ тэмээ ашигтай байгаа. Нөгөө талаас бас бид нар мэдэн тий. Хоёр тэмээ хоёулаа байх үедээ хүчтэй байдаг гэж тий. Хоёр тэмээг нь бол хадгалах боломжтой хадгалах хэрэгтэй. Тэнгуут болохоор одоо энэ шууд мороор ингэж тавталсан. Нэгсэндээ энэ тэмээг устгаж байгаа байхгүй. Нөгөө талынхаа хамгийн сайн бодыг устгаж гин гэсэн. Энэ болохоор маш тийм одоо сайн тагдаг, зөв тагдаг. Одоо энэ одоо хар тэмээ хайчих уу? Одоо холдох газар байхгүй байгааз. Тэгээ ингэ тухайн өргөдөр болохоор зөв ингэ морь ингэж орсон. Одоо энэ тэмээ холдох боломжгүй гээд. За бүгдээ харъя л та. Энэ тэмээ яг нэг ийшээ орж ирээгээд бодох юм бол те энэ маань нэг сайн нүүдэл биш. Зүгээр ингэчих бас болно эсвэл. Одоо яг уу энийг л идэж чадахгүй. Ахаа хойш ухаж таарна те. Тэнгүүд одоо ч идэнэ гэсэн үг те. Ийм ингээ харин ч одоо ингээ тийм цагааны хүүний бүтэц ингээд хүү отныг нүүдэл уушаа нөөчж байгаа байхгүй юу? Илүү ингээ тийм сайн бүтэцтэй болж байна гэсэн үг. За энэ нүүдэл ингээ явах юм бол эсрэгээрээ бас одоо энэ хүү суул байгаа даа. Тийм багаас сетлогийн хүү. Энийг бас ингээ идчих болно. Тийшээгээ давтлаад. За мэдээж тийм өхийг хүсгүй тийм юм манайхаа. А-гийн тэргээ 8 дээр тавилаа. За тэнгуут болохоор одоо энэ дээр А3 тоолж байна. За А3 тоолох юм бол ингээ тийм хойшоо орох юм бол буцаал ингэж шүү дээ. За тэнгуут энэ дээр яг ийм маягаар ингээ тийм хойшоо оруулаад бас тэмээгээ бас аваад үлдэж болно. Тэгэх юм бол ингэн. Иймэрхүү маягийн хамгийн логиктэй нүүдэлтэй. За тэнгуут болохоор магадгүй ингэж тоолж магадгүй. Одоо яванд энэ шугамаар бас ингээ задрага хийж магадгүй. Тэнгуут болохоор энэ дээр ахаад энэ хүүг нөөч болно. За А6 гээд морилоо хатгах юм бол энэ тохиолдолд болохоор ингэж орж болно. Шууд ийшээгээ давтлаад те. Идчихэж бол болохгүй тийм ээ. За тэнгууд яах вэ? Хойшоо ингэж орж ирэх юм бол ингэдэг ч юм уу те. За одоо энэ морийг бол идэхээс өөр арга алгадаг. Ягаад гэх ингэ тийм аталчаад байгаа. Тиймээс одоо ингэ идлээ ч юм уу те. Иймэрхүү маягаар бол ингэ энэ одоо хар тэмээг нь устгаад хамгийн сайн тэмээг нь устгах гэж байгаа байхгүй юу? За тэнгууд одоо нөгөө тал нь яадаг юм те. За нэг инглээгээ бодъё л да те. Инглээгээ бодъё. За тэнгууд болохоор ингэдэг ч юм уу те. Шугам аваад ингээд тоглодог ч юм уу. За тэгээд магадгүй энэ одоо тэмээг нь идээгээд морь холдож ирээд бисэрийн тэмээг идээгээд нөнгөт бүр ингээд оодчихно гэсэн. Илүү сайн ингээд бүтцтэй болоо хоёрчна гэсэн те. Иймэрхүү маягийн бол санаанууд байна. Буцъя энэ байрал дээр байгаа те. За тэгээд ерөөдөө энэ байрал дээр бол 200 үйлрүү бүгдээ бол олж харлаа. За бүр буцчихъя. За тэгээ энэ байр яг энэ нүүдээс болохоор морь ингэж орж ирсэн байгаа. Маш тийм одоо овжин анхаарч байна. Одоо ер нь шатар тоглож байхдаа бол яг байрлал болгон дээр маш тийм одоо юу байх хэвээр ингэ тийм анхааралтай, маш анхааралтай. Одоо ингэ нөгөө юу яадаг штэ, ан идэг штэ. Анчад бол ингэ байнга ингэ нүдний хараа ингэ маш анхааралтай хаана амтан явж байна ингэ бүх зүйл ингэ цаг ямагт анхааралтай байдагтай адилхан. Шатар нүүж байгаа үед бол ингэ цаг ямагт ямар нэг боломж байна уу те. Яг нөгөө тал нь ямар сул нүүдэл хийсэн үү те. Нөгөө талын тэр илүү талыг те. Давуу талыг нь одоо устгах боломж байна уу те. Баян ажиллаж явах хэрэгтэй гэсэн үг. Яг энэ дээр болохоор шууд энийг одоо олж анзаараад за энэ хойш угарч чадахгүй боллоо бизнес ишээ од ирлээ гэж мэдрэнгүүтээ шууд ингэж байгаа хөөх те. Айгуу сайн нүүдэл байна гэсэн үг. Айгуу сайн нүүдэл. За энэ нүүдэл ингэ явсан байгаа. За тэгээ нэгд одоо энэ тийм харт тэмээ бод ишээ бууж ирээд ч одоо ашиггүй бүгдээ харлаа. Морь ишээ орчихсон байгаа. За түнгүүд болохоор уухан тас бол идэнэ. Шууд идэнэ. За идлээ. За тэгсэн чинь болохоор яасан бэ хөрөг дээр хүүгэр идсэн байна. За тэгээ ерөөдөө бол ингээд за энэ хүнүүд бол бас ингээд айгуу сайн бүтцтэй байна л да тий. Ийм бүтцтэй. Гэхдээ одоо энэ ингээд идчих юм бол бас энэ хүний бүтцнээс жоохон муудах гээд байгаа. Гэхдээ бол яг айл ингэж идэх боломжтой л да тий. За инглээ. За тэгсэн чинь болохоор одоо энэ одоо ингээд байрлыг үнэлэнгүүд энд нэг морь орж ирсэн байгаа. Ерөөдөө морь бол ингээд ойрын зайд бол маш хүчтэй байдаг. Ойрын зайд. Давж нүүдэг хүчтэй. Тий, морь ингээд маш олон буудыг хянжаадаг тий. Ингээд ойрын зайд бол ингээл тий маш олон буудлыг
ингээд хянжаадаг. Тэгээ энэ морийг одоо тийм дуустгах нь бол одоо хамгийн чухал байгаад нэг гэсэн үг те. Тэнгүүд яасан бэ гэхээр энэ морио энэ тавьсан байгаа. За энэ морийг устгахыг гэж те. А нэг бол морио идэнэ, идэхгүй бол би очиж идэнэ. Тэ. Тэгсэн чинь нөгөө талд нь болохоор ингэж нөж байгаа байхгүй те. За хэрвээ морио идэхгүй би ахаад энэ морио идээд аваад байна гэж те. За тэнгүүд болохоор одоо энэ дээр яг тэр ноёны уртлыг үний бүтцтэй явдаж байгаа юм. Ингэж тоолж F3. За одоо энэ морио нэг бол хойшоо ухарна, нэг бол идэхээс аргагүй. За тэгэхээр мор ийшээ нүүж хойшоо ухарна гэдэг бол айгу утгагүй. Энд мор ийшээ ирчих юм бол энэ дээр бол ямар ч тийм одоо нүүдэл байхгүй те. Ингээд тийм айгу тийм идэхгүй мор гарч байна. Магадгүй ийшээ аваад ичих баг ингээд нүүчих юм мор бол нүүдлэг болчихно гэсэн. Тиймээс яг уу ингээд идсэн байна. За бэрсэр идсэн байна. За бэрсэр идэнгүүт яг одоо энэ дээр нөгөө тал нь яаж нүүсэн бэ гэхээр энэ хүү идсэн байна. За энэ хүү идэнгүүт болохоор цугар тоотлохоор ингэж идсэн байгаа. Тэнгүүд ингэж нүүж байгаа юм те. Буцаа хошуух шаардлага гарч байгаа. Энэ маа нэг ингээд ээлж алдаж байгаа байхгүй юу? Ер нь яг орчин үеийн одоо онол дээр яаж үрэх юм бол те одоо энэ хүү штэ те одоо 2 дугаар шугам дээр, Б шугам дээр байгаа хүү ингэж идэх юм бол хамаагүй дээр. Одоо айл тэр хөлгийнтэй захад байсан хүү маань одоо харин эсэргээрээ хөлгийнхөө тийм одоо гол руу төв рүү ингээд ойртоод ирж байгаа байхгүй юу? Тэгснээр одоо энэ хүү маань одоо энэ дөрөвгөө бол илүү сайн хүү болж ирнэ гэсэн үг. Хоорондоо бүр ингээд маш нэгт уялдаа холбоотой сайн хүү болж ирж байгаа маа гэсэн үг. За тэгээ магадгүй хоёрын ингэх юм бол ингээд идчихэж болно. Тэгээ ингээд идлээ гэх юм бол те яг энэ шугамд энэ шугамд бол одоо нөгөө талдаа хүү авахгүй. Эсрэгээр цагаан талдаа бол ингээд олон хүрдээ те ийм бүтцтэй болж байгаа маа гэсэн. За тэгээ энэ дээр магадгүй ингэн. За энэ хүүрөө ингээд довтлоод ингэх юм бол зүгээр ингээд тоглолч те. Иймэрхүү маягаар бол ингээд байрлалаас тоглох юм бол цагаан тавд бол маш гоё тийм эвтэйхэн тоглолт үүсэх болцоотой харагдаж байна. Одоо энэ дараа бол энэ хүү нүгээд бол энд задаргаа хийж болно гэсэн үг. Ер нь хөлөгт одоо ингээд шатад тоож байгаа бол яаж одоо тухайн байрлалыг задлах уу гэдэг нэг чухал байдаг. Яаж задлах уу? Задлаад өөрт нь тийм ашигтай байх хэрэгтэй гэсэн үг л дээ. За энэ байрлал үссэн тэн дээр яг зүгээр ингээд идсэн байгаа. За ингээд идэнгүүт болохоор энэ нүүдэл ирэх нь бол ойлгомжтой. Ингээд харт. Гэтэ энэ нүүдэл ирснээрээ энэ одоо битлодор байгаа цагаан дэмнэгээ хөлийг хаачиж байгаа гэсэн. Бас нөгөө талдаа ашиггүй нүүдэл гэсэн үг энэ нүүдэл манай өөрөө те. Дөнгөж зүгээр ингэчихэж байгаа. Эсрэгээр энэ бол амар гоё шугамтай тийм ээ. Болж байна гэсэн үг те. За тэнгуүл болохоор энэ дээр нөгөө тал нь яасан бэхээр ингэж тоглосон байгаа. F-ийн тэргийг C8 дээр тавьсан байна. Ингээд нэг одоо ер нь ярьдаг шүү дээ те. Нээлттэй шугам байвал аав гэдэг шүү дээ. Шугам авчиж байгаа гэсэн үг. Шугам авсан тал нь бол нэг арай нэг илүү байгаад байдаг. Би харин бэрсээ яг цагаан хөлөө тэмээнийхээ ард тавих гэсэн чинь хаачлаа л та харын тэрэг гарч ирээ. Ингэж юу? Тийм те яг үнэ. За тэгэхээр ихэд энд одоо тавьсан гэсэн одоохондоо энэ юу байгаад байгаа? Морь байгаад байгаа. Тиймээс морь маань бодыг хянаад байгаа. Гэхдээ энэ тавих нь бол айгу сайн үдэл. Би бол яг ховынчлагаас аваад яг ийм байр дээр яадаг энэ тэмээ бүр ийшээ оруулж агаад бэрсээ энэ тавьдаг. Тэгээ ингэж давталдаг. За тэгээд морь байгаад байгаа гүүгэрлэгээд ахиадлгээд ч юм уу те ингэ зайлуулад ингэж бол тоглодог. Бэрсэн ардаа байх юм бол нэг тийм сайн биш шүү дээ. Яг хөө тэгээ нэг хүү идэх боломж гарах нь гарахгүй нь те. Баргийн тавьчингууд энэ хүүгээ нүүчих юм бол тэгэл ямар шансгүй болчдөг. Эсрэгээр энийг хойш оруулж чагаад ингэж тавих юм бол арай л үр дүнтэй байж магадгүй те. За ямарсан ингэж нөгөө тал шугам авчиж байгаа. Шугам аангуутахаар ингэж тоосон байгаа. Хагийн тэргийг E1. Тэнгүүд ингэж нүүж байгаа. Энэ үдэ санаа юу юм бол? Яага ингэ нүүч вэ? За одоо хөндлөн нүүхийн тулд ингэж нүүсэн юм шиг харагдаж байна л та. Энэ үдэ санаа бол ингэ гээд байгаа гэсэн. Зүг. За тэгээ ингэ нүг тийм нэг шугам дээр ингэ юугаа хоёр тэргээ давхарлаад тавих гэдэг. Тэгэхээр илүү хүчтэй болчихно те. Ийм санаа яаж юм гэсэн. За тэнгүүд одоо энэ дэр ингэ тийм E4 тоосон байна. E4. За E4-өнгөд нөгөө тал нь ингэж нүүсэн, давхарсан. За буцъя. За E4 нүүнгөд нөгөө тал нь хэрэг ингэ нүүх юм бол энэ хүүгээрээ идээд энэ хоёр сая үт болчихно. Ер нь яг энэ шатрын одоо энэ ингэ тийм D шугам, E шугам. Энэ хоёр шугам бол хамгийн чухал шугам байдаг. Энэ шугамаас дээш яваад яг энэ дөрвөн бодол бол хамгийн чухал бодол байгаа тийм. Энэ дөрвөн бодлыг хоёр дээр нь болохоор энэ цагааны хүү барилж байгаа байхгүй юу? Хүчтэй хоёр хүү барилж байгаа. Энэ дараа бол ингэдэг ч юм уу олон санаа гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр бол ямч ашиггүй гэсэн үг тийм. За тэгэхээр энэ байрал дээр болохоор ер нь ингэ нүчингүүд нөгөө тал нь бодож агаад за би ингэж идэх хэрэггүй байна гэж бодонгуудаа ингэж нүсэн байгаа. За ингэ нүүнгүүд болохоор яасан бэ гэхээр энэ хүүгээр одоо яах вэ те? Ингэ хүү. За ингэ идэхнээс ашиггүй байгааз. Ингэ идэх юм бол айл яах вэ?
Зүгээр ингээл тоглож шүү дээ, тэ. Ямар ч ингээд асуудал байхгүй. Морийг хатгасан арай Тий. ашигтай. Морийг хатгасан илүү ашигтай. Энэ хүүгээр ингээд илүү уршаа яваад морийг хатгасан илүү ашигтай гэсэн үг. Зөв. За ингээд нүүсэн байна. За одоо морь одоо голдно. Хаашаа нүүх юм те. Ийшээ мишээ бол нүүдлэл бол байхгүй байгаа. Ийшээ бол нэг болох юм те. Ийшээ болох юм. Тэгээ ерөөд ийшээ тавьсан байна. Е8. За тэнгуүл хоороо F4. За одоо энэ хүү маань яах таа гэхээр ахаа уршаа нүүх гэдэг шүү дээ. Тэ? Тэнгуүл энэ нөдөө нүүдийг хязгаарлаад ингэж тоглож байгаа гэсэн. Ингээд нүүдл болон логиктэй те. Энэ хүү ингээд уршаа нүүх гэдэг нь болохоор мэдрээд ингэж тоглож байна гэсэн үг. За тэнгуүл хоороо энэ тийм одоо рук E3 гэж тоглож байгаа маа. За рук E3 гэд нөгөө тал нь болохоор нэг айгу сул нүүдэл хийсэн байгаа. Тэр нь болохоор энэ нүүдлийг хийж өгсөн байна. F5 гэж. За энэ нүүдэл бол нэг тийм сайн нүүдэл биш гэсэн үг. За энэ нүүдлийг хийгдээд тэгээ ингэ явсан гэсэн үг. За энэ жоохон боцчихъя. За энэ нүүдэл хийх юм шаардлага байхгүй. Яг энэ одоо 3 хүний бүтцээ бол ингээд байлгасан нь бол хамаагүй дээр. Одоо энэ хүү яваад удаас амжилт олохгүй шүү дээ. Энэний оронд болохоор одоо энэ дээр бэрсэн 50-аад ч юм уу те. Дагаа нь 50-аад ч юм уу ноёно илүү тийм ноёны тал руу илүү хамгаалтай гэсэн бол арай дээр нүүдлэх хасаа. За бүр илүү дээр нүүдэл гэж үзэх юм бол энэ дээр энэ нүүдлэж болно. А5 гэж нүүдэлтэй. Энэ амийн хүнүүд бол оролдохгүй. Ингээ байж л шүү дээ те. Байж л байна. За А5 гэж нүгээд. За А5 гэж дүнгууд магадгүй нөгөө тал нь ингэж магадгүй те. За түнгүүд одоо энэ дээр яах вэ гэхээр одоохондоо шалан болоо байхгүй байгаа. Тийм байгааз. За түнгүүд болохоор нөгөө тал нь ингэж нүүж болно. За яагаад тэгэхээр яг энэ одоо битлодор байгаа тэмээний үед бол айгүй тийм ашиггүй байралтай байгаа байхгүй. Тэгээ явандаа энэ хүү маань уршаа явдаг ч юм уу явандаа ингэж нүгээд ингэдэг ч юм уу энэ талаар ингэж задаргаа орж мэдэх учраас энэ тэмээ бол энэ дэр байвал зүгээр байгаа. Энэ дэр. Тиймээс одоо энэ байрал дээр бол магадгүй ингэж нүүж магадгүй. За магадгүй ааш хуруу гэд те нэг ноёндоо аюулгүй цонх гаргах юм бол дараа нь ингэж нүүдэх ч юм уу те. Иймэрхүү маягийн байрал эсвэл хамаагүй дээр. За тэгээ магадгүй гэдэг юм одоо ааш 2 нүүх юм бол энэ дээр бизнес орж ирээд солилцоог таадаг байж болно. За одоо энэ дээр ерөнхийдөө бол энэ бизнес солино гэдэг бол тийм сайхан санаа биш те. Ер нь солихгүйгээр хойш ухраад нүүж болно. Хэрвээ одоо энэ дээр ингэж солих юм бол те энэ бол тийм сайн нүүдэл биш. Ерөнхийдөө ингээл лид чинь нөгөө талаар ингээд хар тал маань бол арай илүү. Нөгөө талаар энэ шугам айгүй эмзэг магадгүй ингээд ч юм уу те энэ шугамаар тавтахаар нүүлэх болцоотой болж ирнэ гэсэн үг. За тийм байрлал орж ирэнгүүт магадгүй хойш ухарсан бол хамаагүй дээр тэнгуут хойнд магадгүй тийм А4 ч юм уу тийм хөнөөл орж болно. За А3 гэд бирс рүү хатгаж болно. За бирс рүү хатгах юм бол бирс бол нэг бол бүр ингээ хойшоо ороод ирэх. За нэг бол энэ хүү гэдэг ч юм уу те сонголтоогоо. Энэ хүү гэдэг юм бол бас ерөнхийдөө солих нь бол тийм сайн нүүдэл биш. Магадгүй ингэдэг ч юм уу те нүүдэл бол явж болно гэсэн үг. За эсвэл энэ дээр за ингэх юм бол одоо энэ дээр магадгүй бирсэн бүр ингээ хойшоо ингээ ухарчлаа гэж бодох юм бол энэ хүүг нүгээд G4 нүгээд за тэгээ B5 нүгээд ч юм уу те иймэрхүү маягийн хөлбөр үүсэх юм бол аль таасаа бод нэлээ тоолж болох үз тийм одоо байрлал үүсэж байгаа. Ерөнхийдөө шатрын одоо тэр хөлөгдөр үүсэж байгаа байрлал шүү дээ. Байрлал чинь болохоор өөр чинь аягүй тийм эвтэйхэн байх хэрэгтэй гэсэн. Тоглоход аягүй эвтэйхэн нөгөө талдаа тоглоход байрлал чинь аягүй тийм байд эвгүй тоглоход аягүй тухгүй тийм байх юм бол хэцүү байдаг. Одоо баян ингээд юм хамгаалаас та ч юм уу те хамгаалаад яг нэг буруу хөдлөл нэг юм ингээд алдах гэдэг ч юм уу нэг тийм байрлал аягүй эвгүй байдаг. Ингээд тоглоход аягүй тийм эвтэйхэн байрлал те яаж л яаж ингэж нүүж болохоор тийм байрлал үүсгэж тоглох нь болох юм чухал байдаг. За та буцчих ийм байралтай байгаад байгаа. Сүүлийн нүүдэл бол энэ нүүдэл явсан те. Энд дээр нөгөө тал нь ингэж нүүсэн юм байгаа маа F5. За энэ бол нэг тийм сайн нүүдэл биш. За тэнгууд одоо энэ дээр болохоор ер нь бол ингэж идэх нь бол хамгийн зөв. За ингэ идсэн байгаа. Нөгөө талынхоо морь идсэн байгаа. За энэ нүүдэл бол өөрөө маш муу нүүдэл гэсэн үг. Маш муу нүүдэл. Тэ бар хамгийн муу нүүдэл гэж болохоор нүүдэл байгаа. За энэ нүүдлээс болж ирэн баг тийм одоо хожигдсон гэх юм ба да. Арай илүү нүүдэл зүгээр ингэж идэх нь бол арай илүү нүүдэл. За магадгүй ингэж нөвөнгөтэй энэ хүүрөө товтлох юм бол морин тавиад ингэж болох юм бол хардталтаа бас аюу гой тийм эвтэйхэн байрлал байгаа сте. Эвтэйхэн. За энэ дараа магадгүй одоо яадаг чинь те энэ дээр ингэж орж ирээд ч юм уу тэгээ хүүгээ нүүдэх ч юм уу тийм их маягаар бол тоолж болох юм аа гэсэн үг. За энэ хөө байл үүсэх юм бол магадгүй ингэж тоолж магадгүй. Тэгэх юм бол энэ дээр ингэж тоолж боолно те. Одоо ийшээ ингэж задаргаа үүсгэж байгаа учраас ийшээ авчих ч юм уу те. Иймэрхүү маягийн тактик байна. За тэгээ тухайн одоо өргө дээр болохоор морь идсэн байна. За морь идэнгүүт болохоор одоо энэ дээр F5 гэдэг маш гоё нүүдлийг олж байгаа юм. За энэ нүүдлийг олно гэдэг бол тийм амархан биш. Яг энэ байрал дээр те. Тэгээд за
За би одоо энэ цагаан талаас тоолжсон бол одоо яг яаж тоолох байсан бэ гэсэн мэдэхгүй байгаад байна тий. За магадгүй энэ хүн дээр илүү их ачаал өгч тоолох юм болов магадгүй ингэдэг ч юм уу тий. Нэг бол ингэдэг ч юм уу тий. Тэрний дараа ингэдэг ч юм уу. Тэр хүн байгаа яг энэ хүнд ачаал өгч тоолох байсан багч бодож байна. Ийм гоё нүүдэл олсон байгаа. Уучлаарай F5 гэдэг. За F5 нүүнгүүт болохоор одоо энэ дээр ингэж идэж за ингэ идчихлээ бодё нөгөө тал нь те энэ бол муу нүүдэл те. За нөгөө тал нь хэрвээ ингэ идчих юм бол цагаан талаас яаж нөгөө бас маш гой санаа байгаа энэ дээр. За дахиад нэг буцаая ингэ нүүцэн байгаа те. Нөгөө тал угаасаа ингэж бол болохгүй те. Ингэ идчих юм бол угаасаа юугаа алдчихна. Нэр болчихно те. Бэрсээ алдчихна. Ингэ идчих юм бол яаж нөгөө цагаан тал. Тийштэй. Тэмээгээр идэж шүү. Тэмээгээр идэж ш тэ ингээ болохгүй байхгүй. Тэгээ нөгөө талаар ноёны уртлын одоо энэ шугам бол ингээ онгочж байгаа. Маш мөн одоо энэ дараа бол ингээ шалаа болоо орж байхгүй болгон тэ. Тий. За сайн байна. За ингээ нүүсэн байгаа. Тэгэхээр одоо энийг бол ингэж идэж чадахгүй тэ. Тэнгүүд яасан бэ гэхээр нөгөө тал нь ингэж нүүсэн байгаа. Морь дөрөв. За морь дөрөв гингүүд энэ морийг бол устгахаас аргагүй. Энэ морь бол айгүй тийм одоо амар ингэ тийм ороод ирж байгаа байхгүй юу? Шууд устгасан. За хүүгээр ийдсэн мэдээж тийм ээ. За тэнгуут болохоор одоо энэ дээр энэ хүүгээрээ ингэж идэж байгаа байхгүй. За хар ер нь эвгүүтэй явчлаа шүү тийм. За тийм ер нь ингэ маш ингэ тийм эвгүүтэй явчихж байгаа. За ингэж идэнгүүт энэ дээр яаж нүүсэн бэ гэхээр хар тал нь ингэж нүүсэн байгаа. За. За ингэ харах юм бол яг энэ хоёрын дунд ингэ тийм ацал цаагадаад байна тий. За энэ байрал дээр бас одоо жишээ нь цукер торт маш гоё нүүдэл хийсэн байгаа. За ямар нүүдэл байж болох вэ? За бас үзэж байгаа хүмүүс бүгдээрээ бас хамтаа бодоорой. Ямар нүүдэл байвал зүгээр вэ гэж тийм ээ. За шаг хийх арга хэрвээ байхгүй болвол сөргсөн бэрс рүү дайрах нүүдэл байхгүй болвол яг тэмээг алдах гал юм л та. За тэгэхээр бэрс рүү юм уу ноён руу дайрах юу вэ гэж харъя. Тиймэрхүү юу? За байж болно. За хамгийн гол нэг тийм ямар нүүдэл хийх вэ тэгвэл? Тэргээрээ бэрсэн дээр нь яаж болж байна? Дарж болж байна тийм. Ингэж үү? За бас болох юм те. За яг би нэг тийм сөрсөн л юм хайгаад байгаа. Болох юм те. Тий. За нэг иймэрхүү нөөдлийг бол санал болгож байна те. За тий. Иймэрхүү нөөдлийг санал болгож байна. Бас байж болох нөөдөл бол харагдаж байна те. За энэ тохиолдолд одоо магадгүй ингэ идчихвэл яах вэ? Одоо идэх үү? За ингэ идлээ. За ингэ идлээ те. Тэнгүүд магадгүй тийм одоо. За тэгэхээр нөгөөх маань ингээд хэвээрээ үлдсэн байна хавдар маань. Тийм бай тий. За энэ бол нүүдэл бол бас ихэд байж болох нүүдэл харагдаж байна тий. За энэ нүүдэл дээр ихэд ингээд идэх нь бол угсаа буруу юм байна. Зүгээр нэг хойшоо ордог ч юм уу тий. Тийм яагаад тоож болох юм. За энэ дээр болохоор яг үнэн урнагийн дээр одоо нэг бодоод байгаа санаа бол зүг байгаад байгаа. Тэр нь ямар нөөдлөө гэхээр нэг сөрсөн нөөдөл гэдэг байгаа шүү тий. Сөрсөн нөөдөл. За энэ нөөдлийг одоо олох хэрэгтэй гэсэн үг. За тэрний тухай хамгийн эхлээд нэг шалаа байна уу харах хэрэгтэй. Шалаа байна уу байна. Энэ хүүгээр идэх боломж байна шүү дээ. Тийм шүү. Тэгээ шууд одоо бид ер нь ихэнх хүмүүс л ихвчлэн за бэрсээ олдуулъя гэж бодголох л та тий бэрсээ олдуулъя. Тэгвэл эхлээд ингэж болно. Хүүгээр цод. Хэрвээ нөгөө тал нь ингэж идчихвэл яах вэ? Тэгвэл шууд ингэж орж ирнэ шууд шаг. Одоо хайчих юм тий. Ийшээ орж ирнэ. Тэгэх юм бол магадгүй бэрсний ийшээ орж ирээд харин эсрэг хар талаа маш эвгүй байдал орно гэсэн. Тийм байгааз. Зөв. Гэхдээ энэ үед явах үед бол яасан бэ нөгөө тал нь энийг идэхгүй ингэж нөөсөн байгаа юм. Яасан муу санаа. Тий. За тийм. За одоо энэ дээр болохоор яг нэг одоо цукер тортын бас маш гоё ахаад нүүдэл одоо оржсон байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр энэ хар тэмээ. Хар тэмээ ингээд ноёнтой нэг шугамд байгаадагаас энийг бол ингээд юм одоо олж анзаараад хүүгээ ингээд нээвсэн байгаа. Нэгэ дуг. За нэгэ дуг гингүүт болохоор одоо энэ яасан бэхээр хаасан байгаа. Ингэж те энэ үд явсан байна. За хоёулаа юу ачаа те. За хамтран ажиллаж танилцуулъя те. За нэвтрүүлгийн хамтран аялагчийг танилцуулъя. Итгэл даах гэр маань чанар хийтгийн хамт олон маань ивент итгэж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо надаас те хэн нэгэн чи яг ямар тавилгатай галтгооны тавилгатай болохыг хүсэж байна гэх юм бол надаа ингээ гоё гэрэлтүүлэхтэй за тэгээд ингээ гоё тоочтой те цэцгийн тавиурч гэдэг юм уу одоо галтгооны бүхэл одоо хэсгүүд нь ингээд нэг юм тоочтой буюу илүү одоо нэг орчин үеийн хамгийн сүүлийн үеийн те тийм тавилгатай байхыг бол хүсэж байна. Тэгэхээр одоо бас
хээдхийн одоо бүхэл тавилгууд яг үүнийг бол агуулсан байдаг. Тэгээ хамгийн гол хэсэг нь нөгөө нэг юу юм бэлээ? Одоо яг миний саяын мөрөөдөд байгаа те тэр тоож гой нээгддэг эзлэхүүний бүрээ ашиглах юмнууд чинь бүгдээрээ хамгийн гол юм нөгөө нэг жижиг тоноглол буюу те нугас зам одоо өдөр болгон нөгөө нэг нээж хааж идэг, онгойч хааж идэг энэ болгонд дээр чинь нөгөө деталь дотор чөтгөр нуугч идэг болов нэг юм үг өгдөн ш тэ. Тэгсэн чи яг л энэ үг л байгаа юм л да. Одоо бүх чанар одоо тэ тэр тавилгыг бүрэн дүүрэн ашиглах тэр боломжийг тэр нугас болон энэ замууд бол өгч идэг юм байна. Тэгэхээр хүмүүс бол одоо гэртээ тавилгыг бол нэг олон удаа аваад байхгүй нэг сайн тавилга аваад одоо түүнийг магадгүй тэ насан туршдаа хэрэглэх ийм байдаг. Тэгэхээр эднийх бол яг л одоо нөгөө насан туршдаа хэрэглэх ийм деталь тав тухыг та бүхэндээ бэлгэлж байгаамаа. За тэгэхээр эднийх бол Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын хийдэх брэнд бол Монголд яг албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Та дэлхийн хаанаас ч судалтай авалт хийсэн адилхан үнээр одоо тий ингэж авнаа гэсэн үг тэрнгээрээ их давуу. За тэгээд яг өөрийнхөө бас гэртээ байгаа энэ орон зайдаа яг тохирсон орчин үеийн шийдэлтэй удаан эдлэгээтэй галтайгаа хэлхийг хүсэж байвал та бүхэн хийдхийн шоурумд нь яг очиж үзээд гой санаагаа авах хэрэгтэй. За тэгэхээр нөгөө нэг галтгооны тавилгаа ч юм уу те бас өөрийнхөө хүссэн тавилгыг хийж амжаагүй хүмүүс маань та нар бол их азтай байна те анханасаа хамгийн зөв сонголтыг хийх юм боломжтой. Яг нөгөө нэг мэрэгжлийн үнээс нь зөвлөгөө аваад бүх тавилгаа анханаас нь яг ингэж нөгөө нэг цогцоор нь шийдэх боломжийг та бүхэндээ олгож байгаамаа. Тэгээд нэг удаагийн чанартай сонголт бол насан туршийн сэтгэл харамж байдаг. Тэднийх бол өөрсдөө үзүүлт юм бэлээ л те. Одоо нэг юм нугас байд юм уу зам ам дээр нь нөгөө дац инжин стандарт гэдэг байгаа. Тэр нь одоо хамгийн дээд стандарт буюу хоёр талд нь ингээ хүн зогсоход нөгөөх нь хугарахгүй те бэ энэ ч одоо тий яаж бүтээгдсэн одоо гайхалтай шинжлэх ухааны гайхам шиг вэ гэж хэлмээр. Тэгэхээр та бүхэн маань энэ чанартай тавилга хиймээр байвал сайн тоноглолыг сонгох нь бас хамгийн чухал байдаг юм байна. Тэгээд эдний бас шоурумд нь очиод үзээрэй. Хаанвал дүүргийн 3 дугаар хороо дизайн централ төвийн 201 тоотод байрлаж байна. Холбогдох улсын дугаар нь 77 77 тэг 4 56 95 95 тэг 4 56 гэсэн утсуудаар холбогдох боломжтой. За навтруулгийнхаа ивент итгэжтэй баярлалаа. За маш баярлалаа. За та бүгд өргөтэй усаад орцгоё. За нэг юм хоёр нөөл өргөд ухраач. За ингээд за эндээс тийм ээ. За тэг ямарсан энэ дэр ингээд юм бод нэг шугуунд байгааг бол олж анзаарангуудад нээсэн байгаа тий. За нээчингүүд одоо шиг ингэж идвэл болохгүй. Ингээд ч юм бол бэрсэрээ идээд шаг тий. Харин сэргээр маш тийм аятайхан байрал үсэж байгаа гэсэн үг тий. За тэгээд хэрвээ энэ дээр болохоор ингээд нээчингүүд болохоор одоо энэ дээр бол яг бод одоо өргөдөр нүүд ингэж нүүсэн те. Энийг идчих юм бол бас болохгүй те. Ингээд шалчин те. За тэгэхээр бол одоо энэ дээр бол байжуулах хамгийн зөв нүүдэл нь бол мэдээж хүүгээрээ хаах байгаа юм гэсэн те. За хаасан байна. За тэгээд ингээ хаасан ч болохоор цукер торт яаж тоглосон бэ гэхээр маш гоё тийм одоо нүүдэлсэн байгаа. Тэрний юу юм бэ гэхээр бэрсээ суул ингэж авч өгсөн байгаа. За яагаад ингэ нөөчөө? За энэ дээрээс тийм одоо урнагийнхаа санааг сонсъё. Яагаад ингэж нөөчөө те? Энэ бол энэ бэр суул ингэ өгчөж байгаа. Зүгээр өгчөж байгаа юм уу? Тий. Ард нь тэгвэл мадл байх хэрэгтэй болж таарах гэдэг юм. Ард нь уу? Тийм бэрсийг ч бас тийм амархан өгчдөг юм биш л те. За боди. За тэгэхээр ихэд энэ нүүдэл хийхээс өмнө одоо яг одоо энэ байрал дээр ингээ байрлал яаж байгаа штэ анализ хийж байгаа штэ тий. Тэгж жагаад яг энэ дээр тийм одоо бэрсээ өгсөн зөв юм байна гэж шийдэж байгаа гэсэн үг. Тэгээд тэнгуүтээ шууд ингэж өгсөн байна. За нөгөө тал мэдээ шокнд орж ойлгох шүү тий. Үгүй яагаад бэрсээ өгч байгаа юм те? Алтаад мөчүүлг юмэр харагдчих шүү дээ. За тэгвэл өөр юм асууя. Ингээд нөхөд нөгөө тал нь ихэд яасан болоо? Энэ бэрсийг ингээд эдсэн болоо идэг болоо? Идэг үл болоо. Идэггүй. Идэггүй. Идэж одоо болохгүй гэсэн үг. За бүгдээ харцгаая. За одоо яагаад ингэсэн бэ гэхээр хамгаалчийг холдуулах гэдэг тактик байгаа. Ядар тактик явсан гэсэн үг. Энэ хүүг хамгаалж байгаа бод нь юу юм? Энэ бэрс аахгүй тий. Хэрвээ энэ бэрс ийшээ ингээд аваад ирэх юм бол юу болох вэ? Ингэж идэх гэсэн үг байхгүй. Ингэж идээд дуг. За одоо тэ хайчих уу тий. Энэ одоо ноёнд бол нүүдэл авахгүй. Нэг л нүүдэлгоо энэ хүүг идэх гэсэн үг. Энэ хүүг идчих юм бол энэ дээр нь шаг. Одоо хайчих уу тий. За ийшээ ингээд орох юм яах юм. За тэгэх юм бол одоо энэ дээр хажууд нь шаг. Одоо хайчих уу? Ийшээ орж болно, ийшээ орж болно. За ийшээ орлоо гэж бодъё тий. Тэгэх юм бол энэ дээр шаг. Одоо хайчих юм тий. Ийшээ орох юм уу, ийшээ орох юм уу тий. За ийшээ орох юм бол баг ингээ мад ш тий. За магадгүй ийшээ ингээ орлоо гэж бодох юм бол энэ дээр болохоор энэ дээр шаг. Ийшээ орлоо гэж бодох юм бол энэ дээр дуг.
Ийшээ орох юм бол энэ дээр Мат. мат. Ийм одоо шинэ нөлөөдийг олж харангуудаад ингэж нөөсөн мэ гэсэн. Вау багасаа те. Үнэхээр супер. Хөөх. Ийм гоё нөөдлийг 1800 онд ингэж одоо тэр хүн олсон мэн. Ямар тухайн цаг үедээ бол үнэхээр суут байсан байхгүй. Үнэхээр суут. Хөөх тэр дараагийн нүдлүүдийг бас маш сайн тооцоолж иж Тий. бэрсээ өгсөн байх шүү. Би бол чинь бэрсээ өгч чадхад яг мад болох уугүй юу гэдгийг бас тий нэлээд удаан бодоод бараг дийлэх юм уугүй юу. Одоо бодлын процесс юм баг гэсэн үг. За ингээ өгчих юм бол ингээ идэг бодвол за ингээ дуулна. Нөгөө талд энийг идэхсээр аргагүй болно. Энд дээр шаална. Тэ? Шалангуудад энд идсэн юм чи ийшээ орно гэсэн үг те. За тэгэх юм бол одоо энэ дээр ингээ харт юмээ байгаа юм чинь энэ дээр шаална. Тэгвэл нэг бол ийшээ орно, нэг бол ийшээ орно те. За ийшээ орох юм бол дахиад энэ дээр шаална. За дахиад энэ шалах юм бол хаачих юм босоод ийшээ орно морно гэл яг ингэж одоо бодсон гэсэн үг ингэж те. Ингэж одоо бодож байгаад бүх хөлбөр тооцож байгаад хамгийн зүйнүүдийг нэж олж нөөсөн байна гэсэн үг. Вау, супер. За энийг болохоор нөгөө тал нь бол бас ингээ харьцангуй сайн олж суучж ингээд бол мэдрээд анзаараад идээгүү. Ингэж тоолсон байна гэсэн үг гэж хааж өгсөн байна. За ингээд тоглонгууд нь яаж тоолсон бэ гэхээр энэ дээр дахиад нэг маш гайхалтай нүүдэл хийсэн байгаа. Цукер торт. Энэ нүүдлийг одоо үнэхээр агсан төвшөнд л олох байх. Дахиад маш гоё нүүдэл хийсэн байгаа. Тэр нүүдэл нь ямар нүүдэл байсан бэ гэхээр энэ дээр шаг. Вау, тэ бас ингэ сул өгчөж байгаа гэсэн үг. За бас адилхан нөгөө нэг хамгаалчийг олуулаад байгаа гэсэн үг. Хэрвээ бэрс идэх юм бол яах вэ? Энд дээр идэх гэдэг шүү, тэ. Энэ бэрсэд бүр арай их юм санал болгож шүү. Тий. За ингэж идсэн, ингэж нөөсөн байгаа. За. За ингээд нөнгөд одоо мэдээж ингээд идэж бол болохгүй те. Яасан бэхээр ингэж идсэн гэсэн үг. За хэрвээ энийг одоо ингэж юмад очиж ингээд идэх юм бол яг альтурны процесс явлаа. За одоо хайчих юм те. Энийг идлээ. Тэнгүүд одоо энэ дээр ингэж нөөж болно. Бэрсэр энийг идээд ээдрүүгөө идээд шаг. Одоо хайчих уу? За нэг ингэж нөөдөг ч юм уу те. Тэгэх юм бол энэ дээр шаг. За одоо хайчих уу? За нэг ийшээ нүгээ бодъё те. Тэгвэл энэ дээр шаг. Одоо хайчих уу те. Ингэх юм уу? За ингэ нүлээгээ бодъё. За ингэ нүсэн ч болно штэ. Ингэ нүүх юм бол баг ингэ мат шүү. Тийм байна. Тэгэхээр ингэж нүүхгүй юм байна. Ингэж нүлээгээ бодъё. За тэгэх юм бол отоо бирс одоо энэ дээр шаг. Ийшээ орж ирлээ. Ингэ мат. Хийчих болцоо тасах. За иймэрхүү одоо нүдлээ бас олж харж нүүсэн байна. Үнэхээр супер. За тэг ингэж нүүсэн. За тэг энэ дээр бол угаасаа тийм идээгүй. Тэний онд бол ингэж нүүсэн байна. Энэ хүүгүүд идэвсээр арга байх байсан гэсэн. За тэг байхгүй. За тэгсээр нэ одоо бол энэ хүүгийг ингэж идээд шалах боломж байгаа гэсэн үгтэй. Идээ шалсан байна. Ийшээ орж ирсэн байна. За одоо ерөөдөө өргө маань бол одоо нэлээд тийм одоо сүүлийн эсвэргөө орж иж байна. Дуус шат руу орж иж байна. За ингэ нүүсэн. За тэнгуүлхээр одоо энэ хүүгээ одоо идэж штэ тийм ээ. Хамгаалалтаа идээд дуг. За тэнгуүл болохоор ноён болохоор энийг идсэн байна. За тэнгуүл болохоор одоо энэ дээр дуг хийсэн байгаа. За энэ бол үнэхээр супер нүүдэл. Энэ болохоор ингэдэм одоо ерөөдөө нээж дуг хийж байна. Нээж. За нээж дуг хийгээд одоо ямар нэгэн одоо үйл үзүүлнэ шүү дээ. Ийшээ ч юм уу, орны ийшээ ч юм уу, нэг иддэг ч юм уу, тэнгуут нь ингэ бирсэн идэх гэсэн үг те. За бирсэн алдсан юм ч юм юу бодож суух хөтэй те. За тэгээд ерөөдөө бол ингэж нүүсэн. За тэнгуут болохоор одоо энэ дээр бирсийг нийдээд за яг энэ үед болохоор нөгөө тал нь бууж өгсөн байна. За одоо энэс угаасаа цаашаа бол тийм одоо хожихгүй гэдэг нь ойлгомжтой гэсэн үг те. За одоо ингэ хажууд нь шаж малаач нэмэргүй. Инглээ одоо өөр яах юм те ингэ шаллаа. Ингээл нэмэргүй одоо энэс цаашаа бол тэгэл угаасаа хожино. Хожих нь ойлгомжтой те. Ингэ шалаад ч юм уу те. Тэгэл ер нь л эвгүүднэ гэсэн үг. За иймэрхүү одоо өөрийгөө олж өндөрсөн байна. За сүүлийн эдэн нүүлэл үнэхээр одоо амар нүүлүүд явсан байна те. За тэгээ бүгдээрээ хідэн одоо байрлал ингээ ухраагаад ингээ харъя. За ухраагаад харъя те. За яг энэ байрлалтай. За эндээс харъя л те. Ингээ харах юм бол харын ноён бол айгүй тийм хамгаалтгүй харагдаад байгаас. Ямар ч хамгаалтгүй. Эсрэгээ цагааны хүнд аваад ирсэн ч байгаа шиг те. За яагаад ийм байрлал үүсч вэ? Яагаад энэ авир юу ч алга байна те. Яагаад ийм хамгаалтгүй байрлал үүсч вэ те. Нөө F5-аас ч үүдэлтэй байхгүй. За бүр ухраая. За яг одоо эндээс те. За ингэж нүүнгүүд болохоор одоо энэ дээр F5 нүснэл бодоо гэсэн. Тэнгүүд одоо ингэж идээд энэ байрлалыг мод гачиж байгаа байхгүй. За тэгээ би альтер хэлсэн те энэ дээр морь идсэн гэд. Бэрсээ идсэн айдэр хэлсэн гэд. Морь ингэ идэнгүүт энэ маань өөрөө маш том алдаа болоод энэ нүүдэл орж иж байгаа. Энэ нүүдэл те. За тэгээ морь ингэж орж ирэнгүүт
ингэж идэж орж ирээд тэг яг энэ авийн одоо бүтцийг ингээд юм одоо байхгүй болчихоо тий. Аагүй юм байна. За морь ингээд орж ирэнгүүт морийг устгаад ингэж устгаад тэнгууд ингэж байгаа юм тий. За ингэж устгалаа. Тэнгүү болохоор одоо энэ дээр яг энэ хавцаа одоо ер нь энэ хүү одоо ноёны уртлын гэдэг юм одоо хоосроод байна л да. Тиймээс одоо энэ дээр магадгүй нэг ингэдэг байсан уу яадаг байсан те нэг тийм хамгаалтай нөлөөгүй бол яг энэ дээр болохоор ингэж нүүсэн байгаа байхгүй. Энэс том алдаа. Тэнгүү болохоор одоо энэ дээр бирсэн авалгүйгээр эхлээд хүүгээр цодлоод энэ одоо ноёны уртлын хэсгийг нь бол хоослоод за тэгээ магадгүй ингэдэм одоо ааш 8 нөнгөт болохоор одоо энэ дээр нээгээд дуг. За ингээд цаашаа бол ингээд шударчж байгаа. Шударсан өрг болоо өвчж байгаа гэсэн үг те. За тэг ингээд хаасан тэмгэлхоор нөгөө нэг алдартай нүүд нь орж ирээд бэр солилцох тактик орж ирээд за бэрс нь бол солилцохгүй те. Ингээд угаасаа хаангууд энэ дэр энэ тактик нь орж ирээд за одоо ингээд идэнгүүт болохоор бэрсээр энэ шалаа. За тэгээ ерөөхдөө бол тэгээ тоглолтын хувь заяа бол ойлгомжтой болсон байгаа. Маа ингэнгүүт нь ингэж орж ирээд те. За тэгээ ингээд тайлбарлсан чи яг гоё. Тий. Сууж шүү. Яг F5-аас ерөнхийдөө бүх юм үүдэлтэй гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бол яг тийм бол ноёны уртлын бүтцээ бол тэгж ер нь бол хамааг муудаж болохгүй гэсэн үг. Энэ гурван хүүгээр гуруула байжсан бол харцангуй аюулгүй. Одоо энэ хүү орж ирлээ ч гэсэндээ те ер нь бол гайгүй штэ. Нэг тийм одоо аюулт бол байхгүй гэсэн үг. За тэгээ магадгүй одоо энэ дээр те ноёны энэ 50-аад ч юм уу те илүүд ноёны аюул байдлыг хангаа байжсан бол хамаагүй дээр. Нэгвэл одоо магадгүй морийн 50-аад ч юм уу те одоо энэ нүүдэл орж ирэнгүүт нь ингэж идчихээ суужж болно гэсэн үг шүү дээ. Тэгээ магадгүй ингэ идэнгүүт нь ингэж идчихэд ч юм уу те ингэ байжчихсан бол хамаагүй дээр бүтц байх байжээ гэж те. Хэрвээ бүр боломжтой бол одоо энэ дээр цагаан магадгүй нэг яаж чи ингэх юм бол бүр морин иш орж ирж суужсан бүр илүү ашигтай байх байжээ гэдэг ч юм уу те. Ингээд иймэрхүү байрлал үүсэх байжээ. За тэгээ яг хоо бид нар ингэ тийм одоо ярих бол нэг өөр хэрэг те. Тэгэхээр тухайн үед яг тийм одоо өргийн ард сууж байгаа хоёр хүний үед бас нэг өөр хэрэг байдаг л та. Тэгээ ялангуяа тухайн үеийн хамгийн хүчтэй тоглогч байсан те тэр одоо цукер торттой тоглоно гэдэг бол угаасаа хамааргүй. За тиймхүү байрлал үсээд энэ хүү тухайн тоглолт маань болохоор те цукер тортын алдар бол одоо өндөрлөж байжээ гэсэн үг байна. За өргийн анализ маань ингэ тусч байна. За баярлалаа. Одоо цаг үед бол саяхан шиг одоо ийм шидэнүүд бол нэг үүсэхгүй бах тийм. Одоо цаг үед ер нь баг үүсэхгүй. Тий. Сонирхолтой. Одоо цаг үед юм яагаад энэ хүү тиймхүү одоо хүчтэй шидэ те ийм гоё одоо уушлаа уран гоёмсог тоглолт үүсэхгүй байна гэхээр одоо хүмүүсийн ур чадвар одоо сайжирсан. Яагаад тэгэхээр одоо энэ үед шин одоо юу байгаагүй компьютер байгаагүй те баг болохоор ер нь бол дандаа өөрийнхөө одоо тэр тархиар те оюун бодлоор тоглодог байсан үеэлтэй. Одоо үед болохоор компьютер газарсан болохоор бүх нөгөө нэг гарааны хувилбар шатрын хувилбар чинь бүр ингээд нарийн гүнзгий анаад эзрүү орж ирсэн. Тийм л хүмүүсийн ур чадвар нь илүү сайжраа явсан гэсэн үг. Тэгээ ийм одоо яг тийм уран гоёмсог нүүдэл бол одоо үед байхгүй болсон гэсэн. Одоо chess.com дээр нөгөө гой шидэнүүдийг хийхээр бриллиант гэл айгуу гой урам өгөөл гарч ирдэг те. Тэгээ яг цукер тортын эдгэр нүүдлүүд дөрөл дандаа тэгж гарах байсан юм шиг. Тэгээ бас тэг санагдав. Тэгээ тийм шидэ болоо одоо магадгүй ингэ тийм анхан болно одоо дунд төвшин дээр бол байж болно. Тий. Яг тийм өндөр төвшөндөө бол байхгүй болж байгаа юм л да. Одоо бол тий. Ер нь аль талтад нэгтгэж алдахгүй. Одоо сүүлийн үед бүр нөгөө нэг тийм мат хийх нь хүртэл одоо бараг байхгүй болж байгаа. Мат харагдахаа байсан. Яг мадлахаас өмнө яд нөгөө л бууж өгдөг. За би хожигдлага буугаад өчтөг болсон гэсэн. Тэгэхээр мадлаж хожигдох бол ер нь бараг байхгүй болж байгаа. Маш ховор. Тийм болчиход байгаа маа. Тэгээ орчин үеийн тийм болж чадвар хөгжөөд тий. Тийм болчиход байгаа маа. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хийдэх болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бекютан Кидсийн хамт олон маань ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг НТV, Одмондор радио 107 83.3 гэсэн хот телефоноор та бүхэндээ хүрлээ. За тэгээд бас бүхий л цаг үеийн хамгийн шилдэг гэсэн тоглолтуудыг ингээд сонгон, тайлбарлал, таниулж өгч байдаг Агида их баярлалаа. Өнөөдөр бас хоёр маш чухал түүхэн хоёр тоглогчийн талаар гоё нэртэй чинь те цукер торт гэдэг Blackboard ингээд хоёр хүнтэй танилцлаа. За тэгээ дараагийнхаа гайхалтай тусгуудлаанаар эргөө уулзтлаа. Баярлалаа. За тэгээ баярлалаа. Тэг анхаарал тавьж үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр
Шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.